За манайхаа та нарын 3 минут чокопек энэ чокопены хайр чинь дотор байна заяо. За тэгээ та талж чадах уу? За 1 2 3. За одоо би хийчихэж байгаа 1 2 3. Яа. Сургууль дээр очсон чинь хүүхдүүд өдчөө яагаад дулаацсан юм бэ гэж асуусан чинь нөгөөд чи ичдгүүгээ ахтайгаа муудалцаа жаахан уйлсан юм аа гэж аалаа. Ангийнх нь ахыг нь ямар амар юм бэ гэж бодлоо. Омоор хоёр хамстартай нэг өдөр тэр хоёроо суугаад видео нэг сая йений шагнал авнаа гэж чинь эзний өргөд ойл авалдаг. Кола чипс аваад авчиж өгдөг болох юм гинэ. Амар салхаа хамстарнууд аваад маасаа болж байгаа. Хамтны дэлгүүр энэ хоёрыг хараад ахаар авах амар ганцаардмал хүүхдэд наад амтныг аваад өгөж энэ хүүхэд рүү уушлаа ямар хөвгөлтэй юм бэ гэж боо юм боллоо. Магаш нормаароо Илина гэдэг хүүхэдтэй хамт хичээлтэй байсан. Тэр хавьд байсан хүмүүс умаараа хараад ямар хөөрхөн юм бэ гэдэг хараад Илина өөрийгөө айгүй царай модоор нэглээд явж исэн чинь яасан бэ гэж умаараа асууж байна. Ямар хөөрхөн болохоор бүгд хараад байна гэсэн чинь чи ч гэсэн хөөрхөн шитэй байж баялаач дараа. Ангид орсон чинь умаараатай өсөж цэнхэр өстэй авах юм. Би саний шалгалтын дээр 90-с авсан гэж гайхалтай. Манай он гэсэн чинь 100 авсан байгаа чинь Илина байхгүй яг авсан байна. Би тамир дээр умаараа хамгийн түрүүнд сэлж гах гэдэг арийнхаа орхон гараа өгөөрэй гэж туслах гэсэн чинь уулаад яваад өгнө. Сургуулийн хамгийн сайн сэдвэр багтыг үүсгэж байна та. Хөгжмийн хичээлдээ төгөлдөр орсон чинь бүгд өөрөж чуулаа. Багш ямар мундаг юм бэ гэж ойлаад. Эдина умаагийн доод давхар амьддаг болохоор хараад цуг явнаа. Чи өөртөө төгсөн. Би чамшиг болох юмсаа Эбина хэлээ. Тэр бирлэг байна. Манай хүн цуг бодлоо шийдээ жижигхэн болчихгоо. Шасан дээр өнгөрч очиж компьютер асуух. Формат хайж хийгдүүлээ. Тэнцвэртэй хугацаа өмсөв амар жагстай тоглож өгнө. Ахын шалгалтуудын дөнгөн үзээд манай энэ яаж онцгой байдаг вэ? Би харсан чинь гоморын байж байгаа царай гарлаа. Нэг өдөр инээсээс цогцоо харсан сууж ирсэн чинь Си шүү заяа одоо болцсон. Тий ингээ хэлцлээ. За одоо бичлэг дуусгах чинь. За ингээ бэлтээ. За аюул юм уу? За баяртай.